Солон эмнэлгийн эмч мэрэгчлэтнүүд Говьалтай аймгийн иргэдэд нүдний оншилгоо эмчилгээг үн төлбөргүй хүргэж байна. Тус аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Говьалтай 80 нэмэх эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд энэхүү үзлэг оншилгоог зохион байгуулж хамтран ажиллаж байгаа юм а. Урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоо аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний амбулатори гэмтлийн тасгийг түшиглэн болж нээлтийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 2-ны өдөр боллоо. За ер нь манай аймгийн тохиолд бол хуурай ширүүн уур амьсгалтай учраас нүдний өвчл нэлээд байт юм байлээ. Салстын хуурай шил, нүдний даралт, за бодрын цайралт гэдэг энэ судалгаануудыг үндэслэж бид нар бас энэ мэрэгжлийн эмнэлгээр нь авчирч эмнэлгийн тусан зөвлөгөөг үзүүлж байгаа. 70 гаруй иргэний бодрыг солих, бодрын эмчилгээг хийх юм ажлууд маань өнөөдөр ингээд эхэлж байна. Ер нь бол иргэдийн эрүүл мэндийн төлөө анхаарч байгаа хамгийн бас нэг том ажил бол энэ нүдний өвчлөлттэй холбоотой асуудлыг ингээд өнөөдөр Солонгос эмнэлгийнхээ хамт олонтой хийж байгаадаа бас талархаж байна. За өнөөдөр бид нар бас ийм эмч мэрэгчлэнгүүд ирж энэ Говьалтай аймгийн нутаг дэвтэрийн орчин сууж ар дээр эдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа бол бид нар сэтгэл их өндөр байна. Би бол өнөөдөр энд хэвчэж эмчлүүлж байгаа хүн. Нүдэндээ эмчилгээ хийхээр дээрээ бэлдээд ингэж байж байна. Мэдлэг бол ерөнхийдөө Говьалтай аймгийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газартайгаа хамтраад тэгээд энд Говьалтай аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр бид нар яг энд ерөнхийдөө хийгдэх бололцоотой нүдний бүх төрлийн ажиллбар мэдлэгийг үнэлбэргүйгээр хийж явж байгаа. Үүнд бол манай Говьалтай аймгийн нэгдсэн эмнэлгийн бас эмч, совилогч ажилтнууд бас их дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Солонгос нүдний эмнэлгийн мэрэгчсэн нарийн мэрэгжлийн эмч мэрэгчлэтнүүдээс бүрдсэн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг. Энэхүү хүмүүнлэгийн оншилгоо эмчилгээг Говьалтай аймагт 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 4-ний хүртэл үн төлбөргүй хийхээр төлөвлөжээ.